ээлжнээсээ буугаад гэртээ гэртээ очоод би хүүхдээ хараалцдаг нөгөө ядаж байгаа барьж байгаа тий. Тэр болгон батгалсан шүү дээ. Кичнээн их ядраа стресстэй ажилтаа байсан ч гэсэн эхнэр хүүхдээ хараал тэр болгон чинь хүүхд чинь гэр бүлийн над жаргал тий. Та хүнийг энэ ямар ч үед дуудаг тэр үед ойлгож дэмжиж тусдаг болсон. Цагдаагийн байгууллагад бас ингээл янз янзын л ер нь хүмүүс бас ажилдаг байх. Ер нь цагдаагийн аль паагч нар хавс нарын одоо амьдралын баталгаа ер нь хэр байдгийг ямар хүмүүс ер нь байна тий. За одоо тэгээд манай цагдаагийн байгууллагч одоо нэг толгомдож байгаа асуудал болохоор юу вэ шүү дээ. Нийгмийн баталгаа нь бол орон байр асуудал бидэрт бол толгомдож байгаа шүү дээ. Одоо цагдаагийн байгууллагт одоо энэ болдог санаагаар болдог бол тий шууд ингэ явж ороод дараад нь төлөх тийм ээ. Тийм ингээд урамшуул бидэрт одоо нэг юм бол байдаг бол тийм юмд бид нар бас хамрагдахыг хүсдэг шүү дээ. Хамгийн гол нь нөгөө арга ирээ эрүүл аюулгүй байдалд арга ирээ байлгахын тулд бид нар тэгж байж чадчихвэл бид дараагийнхаа ажлыг бас нөгөө сэтгэл санаад тайван байж дараагийнхаа ажил хүндээ хүрч ажиллах байхгүй.